үеэс улмаатай Өөрсдийн өвөрмөц онцлог, соёлт хөгшин Европ, хөгжингүү Америк, Азийн бар, аборигенчүүдийн нутаг Австрали, Африкийн ширинг, төв дэлхийн 5 өрөнгө ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүмүүдээрээ харж сэтгэлээрээ мэдэрч чихээрээ сонсох боломж гагцхүү Монгол аялалд бий. Эзэн Чингис хаан эрэлхэг цэргүүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах Монгол аялал. Монголчуудын аялал. Бурж Ал Араб зочид буудал, Голцөг, Алтны зах, The Emirates Palace зэрэг хамгийн гихт тодтолтой бүхэн Дубайгаар хаягддаг. Дэлхийд томороо 7-д орох Дубай моолч мөн таныг бишрүүлнэ. Тийм ээ. Энэ бол асар богино хугацаанд хөгжиж чадсан жаргалын орон гэгдэх Алтан Дубай. Худалдаа 8 эртний түүхт газрууд болон орчин үеийн уран барилгын авраг бүтээн байгуулалт хосолсон онцгой хот Дубай. Үүгээрээ ч жуулчдын анхаарлыг татаж, жил бүр аялагчид шимтэн зорчдог. Дубай бол Арабын нэгдсэн Эмират улсын 7 Эмиратын нэг бөгөөд Арабын хойг дээр Персийн булангийн урд талд оршдог. Дубай нь аялал жуулчлал худалдааны төв бөгөөд газар зүйн хувьд ашигтай байрлалд байрладаг. Эртээр үеэс Дубайг худалдаачдын хот хэмээн нэрийдэж иржээ. Газрын тосны зах зээл нь гадаад орны ажиллагсад ихээр ирэх нөхцөлийг бүрдүүлэн маш богино хугацаанд Дубай хот өргөжин тэлж өнөөдрийн Дубайг бий болгосон юм. 1940 он хүртэл Дубай багахан тосхон байсан ба хүмүүс нь сувд олборлон түүгээр хоол тэжээлээ олдог байжээ. Харин Японд хиймэл аргаар сувд гаргах болсноор сувдны хэрэгцээ эрс багсан хямрал үүссэн байна. Энэ үед Дубайд газрын тосны орд нээгдэж бүх зүйл өөрчлөгдөж Дубайд их бүтээн байгуулалтын давлгаа эхэлсэн нь хөгжлийн түлхүүр байсан юм. Дэлхийн хамгийн өндөр барилга гэх 162 давхар 828 м өндөр гадна фасадыг 26,000 ширхэг шилэн хавтангаар бүрсэн Бурж Дубай дэлхийн нийтийн анхаарлыг энд тэргуунд татдаг. Мөн жаргалын диваажин болсон Дубайд маш олон сонирхолтой төслүүд хэрэгжиж байна. Жишээ нь дал модны болон дэлхийн бөмбөрцгийн твүүдийг илэрхийлсэн хэлбэр бүхий хиймэл арлуудыг эргийнхээ ойролцоо байгуулж олон гоёмсог хаус орднуудыг түүн дээрээ барин босгожээ. Дубай Palm Island хэмээх хиймэл арлыг бүтээхэд 94 сая куб метр эс шаардагдсан хэмээцгээдэг. Дубай хот нь дэлхийн нийтийн нүдний өмнө газрын тосноос олсон валютаар элсэн дунд сүндэрлэж буй Гандирсийн хот болсоор байна. Өдгөө Дубайд аялагч олноор ирдэг дэлхийн томоохон хотуудын дээгүүрт бичигдэж байна. Замын төвжрэл дунд таныг харж төсөөлж байгаагүй ганган хүлгүүд жигдэрэн зогсох нь Дубайн өнгө төрх. Дубайд байх гайхамшгууд үүгээр зогсохгүй. Бурж Ал Араб зочид буудал гэхэд Дубайн хамгийн тансаг зочид буудал бөгөөд тус хотын нэрийн хуудас юм. Дэлхий дээрх цор ганц 7 оттой зочид буудал. Хиймэл арал дээр баригдсан юм. Хэлбэр нь далбаад завтай төстэй. Дээд талд нь нисдэг тэрэг буух талбай байдаг. Бурж Ал Араб зочид буудал нь 180 м өндөр лоббитэй. 202 өрөөтэй. Бүх өрөөнүүд нь маш тохилог, үнэтэй тавилга тавьж хамгийн орчин үеийн техник дизайн ашигласан байдаг. Бурж Ал Арабын дотор талд 46265 Моно Лизагийн зургийг бүрэх хэмжээний алт ашигласан гэх яриач байдаг байна. Буудлын 60 давхар бөгөөд 321 м өндөртэй. Дубай бол алтаараа алдартай хот. Тиймдээ ч хийц загвар чанараараа олон танигдсан Дубайн алтыг сонирхон Дубайн алтны зах орж таалагдсан эд хэрэглэлээ худалдан авч аз эд баялагийг өрн дуудах боломжтой. Мөн Жумера лалын сүмийг дурдахгүй байхын аргагүй юм. Энэхүү сүм нь орчин үеийн лалын барилга, архитектурын хамгийн шилдэг шийдлийг ашиглан дундад зууны Фатимид хэв маягаар баригдсан учраас гэрэл зурагчид аялагчдын сонирхлыг ихээр татдаг. Ялангуяа шөнийн гэрэлд улам гоёмсог харагддаг байх юм. Дэлхийн нийтийн сонирхлыг татах Дубайд та өөр юуг харж болох вэ? Дубайн цагдаагийн газар нэг хүүхдийн коллежийн төлбөрөөс илүү их мөнгийг машинуудад зарцуулдаг. Энэ хотын цагдаагийн газар $500,000 үнэтэй Ferrari, $397,000 үнэтэй Lamborghini тэрч бүхэл $1.79 сая үнэтэй машинтай.
Дубайд тэмээний уралдаанд тэмээг хүүхдээр унуулах хууль бус хүүхдийн хөдөлмөрийг $300 үнэтэй роботууд оролдог болж байна. Энэ онд Дубайд худалдаалагдсан бие даалтны хэмжээ 354 заантай тэнцэхжээ. Энэ үнэхээр гайхан биш гэж үү? Ийм л учраас жил бүр аялагчид Дубайн зүг зорчсоор байна. Хотдоо химэл цас оруулж зугаацдаг. Энд тэндгүй алтаар тундран харагдах өнгөт хот, жаргалын диваажин, алтан Дубайгаар та заавал аялаарай. Мөн та дэлхийн алдартай брэндүүдийн барааг дэлхийн хамгийн том худалдааны их дэлгүүр болох Дубай Молоос авах боломж байна. Тус дэлгүүр дотор Гиннесийн номонд орсон 33,000 гаруй амьтадтай далайн аквариум байдаг. Түүнийг үзэн танилцаж, дэлхийн гайхамшигыг нүдээр үзэн шимтэж болох юм. Дубай хотод очисон бол та наран шарлагын газар заавал очоорой. Энд хүн бүр тансаг, сайхан, аз жаргалтайгаар амарч, амьдралын үн цэн, эрх чөлөөгөө мэдэрдэг. Эрхэм аялагч та элсэн манхан дундуур ланд 200 хүлэглэн давхиж, ганц бүгд тэмээ унан, арабын бэлхүүсний бүжиг үзэж, жимсний амтад шиши тамхи татан, үдийн зоог барин, элсэн цөлийн сафари аялал хийх боломжтой. Шөнийн Дубай бол жинхэнэ диваажин, өдөр мэд гэгүүлэн гэрэлтэх, гэрлэн цэцэрлэгт хүрээлэн таны аяллыг улам бүр хөглөн. Персийн булангийн гайхамшиг шөнийн Дубайг толдож хөгжимд усан ориглуурыг харан, нүд сэтгэлээ баясхан аз жаргалыг эндээс мэдрээрэй. 2.6 сая хүн амтай баян тансгийн туйл дэлхийд гайхагцаар байгаа Дубай. Энэхүү жаргалын орон болсон гайхамшигт алтан Дубай хот руу аялах боломжийг танд Монгол аялал компани олгож байна. Эмиратын цамхаг, Бурж Калиф, Дал модны арал, Бурж Ал Араб зочид буудал зэрэг гялтган нь сүндэрлэх Дубай хотоор та аялахыг хүсвэл яг одоо Монгол улсын аял жуулчлалын салбартаа тэргүүлэгч Монгол аялал компани хандаарай. Таны зогсож буй газраас нар хүртэл аялуулна. Хөт чинь Монгол аялал. Азийн цэжид дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэнт гүрний голом тавга түүхийн заламж нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаргийн 408 зохистой хараа билчэн аялж байна. Айгалхийн түмэн бодис шингэсэн нууц торон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид минь үргэлжлээл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөр чинь Монгол аялал.